Сайн байцгаана уу? Бидрийг ойн салбарын 100 жил зориулсан цуврал подкастт урьж оролцуулсан баярлалаа. Миний би Мойсийн 4-р курсын ойн инженерчлэгийн тэнхимийн оюутан байгаа. Намайг Пүрж Жаргал гэдэг Мойсийн ойн инженерчлэгийн тэнхимийн 2-р төвшин оюутан байгаа. За сайн байцгаана уу? Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологийн инженерчлэгийн тэнхимийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн инженерийн төгсгөл хэмжээний оюутан уран бэлэг байна. Оюутнаас эхний асуулт маань гэвэл яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Гурлын нэгээр хариулах гэж байна. За би тэлж. Би болохоор яг одоо дөнгөж 2-р курсыг одоо л яг мэргэжлийн хичээлүүд орж эхэлж байгаа. Яг шинэхэн нөгөө нэг түүхий яагаад ирэх гэсэн 10 жилээ төгсөд дөнгөж орж ирсэн. Тэгээ би ерөөсөө ойн инженер гэж нэг айхтар мэддэг байгаагүй маа. Яг үнэ хэлгээд байгаа. Тэгээд манай эгч нөгөө нэг ном гаргах гад, хүүхдийн ном гаргах гад, модны тухай ном гаргах гад судалж хэлсэн байхгүй юу. Тэгээд нөхрөөс жоохон ойн талтай холбогдолтой ажил хийдэг. Тэгэл хоёулаа ингээл сууж байгаа л нэг орой сууж байгаа л ингээл нааг болгоо гэж яриад. Тэгэл болсон. Тий. Гэтэ яг одоо бол надад бол айгаа гоё ягаа. Яг онцсон л ярих санагдаж байна да. За урнагийн хувьд ямар вэ? За би болохоор нэг эсдийн ерөнхий шалгалтаа өгчөөд би одоо өөрөө болохоор Хэдийн аймгийн Бочрет сумын бүгд байгаа. Тэгээд нөгөө илүү төлхөө ойтойгоо ойрхон амьдардаг. Тэгээд нөгөө нэг эхлээд ангаахад бэлднэгээд анханасаа ингээд их хэмжээр суралцнаа гэд явж исэн. Тэгээд нөгөө нэг яг тэр үед миний эсдийн ерөнхий шалгалт өгөх үед нөгөө корона гараад яг тэр үед манай инженер бүгдээрээ нөгөө нэг ангаахын чиглэлийн хүмүүс болохоор нөгөө нэг яах юм бэ? Одоо бид нэр ингээд биеэрээ мэдрээд ингээд ангаахын салбарт явж байгаа шүү дээ гэд. Тэгээд тэр үед ингээд ямар мэргэжил рүү орвол зүгээр юм бэ гэд манай дунд ихч шүтист сурдаг байхгүй юу? Сураад төгссөн геологч. Тэгээд ойн инженер мэргэжил болох юм шүү гэд надаас санал тавихаар нь би боджоод ойн инженер гэдэг чинь ойн эмч юм биш үү? Би энэ байгаль дэлхийгээ хайлаад одоо эмчилснээрээ гэр бүлээ ч гэсэн эмчлэх юм байна гэд энэ мэргэжлийг сонгосон байгаа. Миний хувьд болохоор угсаа 10 жилээс газар зүйн математикээр бэлддэг байсан. Тэгээд ерөнхийдөө энэ мэргэжлийг болохоор 10 жилээс хасаа дуулсан байсан болохоор шууд сонгож сурч авч ирсэн. Тэгээд ерөнхийдөө төлөвлөсний дагуу орж ирсэн. За тэгээд дараагийн асуулт нь болохоор анх орж ирэхэд одоо нэг хоёрын тодорхой ойлголт байгаа шүү дээ тийм. Тэгмээд одоо орж ирсэн байгаа дунд нь орж ирэхэд төсөөснөөс чинь хэр зурж ив онсон юм байна уу? Ямар хүн мэдрэмж байна? Төсөөснөөс хэр зурв? За 1-р курсыг нэг мэргэжлийн хичээлийн дээр үзэхгүй нэг юм олон яг нөгөө нэг ерөнхий суурийн хичээлүүд үзээд эхлэхээр жоохон энэ юу нь яг хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу те жоохон юм тэнэглэсэн юм байгаа л юмсан л да. Тэгэл яг нөгөө нэг мэргэжлийн хичээлүүд орж ирээл тэгэл багш юм туслаад судалгаа болгоо гэл юм хийхээр нөгөө айгу гоё сонирхолтой илүү юм шинжлэх ухаанд тэгээд нэг юм яагаад гэдэг одоо асуултанд одоо өмнө нь ерөөсөө тавьж байгаагүй юм байлээ. Тэгээд тийм асуултанд одоо асуулт тавих тийм боломжийг олгосон айгу гоё. Тийм надад бол айгу сэтгэл бол өндөр. Тийм хоёр болохоор нөгөө төгсөж байгаа ш. Тэгэхээр яаж байгаа вэ гэж. За миний хувьд болохоор нөгөө нэг ойн инженер гэдэг мэргэжил маань яг юу юм бэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Тэгээд ойтой зөвхөн ингээд ой мод тэгээд ямар ч тийм нөгөө мод нь юу юм бэ гэдгийг детальчлах юм байхгүй. Тэгээд нөгөө ямар ч тийм мэдлэггүй байсан. Тэгээд орж ирээд мэргэжлийн хичээл анх ингээд ерөнхий хичээл үзэхээр жоохон ойлголт байхгүй тий. Одоо ингээд математик үзэл ингээд ой инженер болчих юм болов гэж бодоод байсан. Тэгээд сүүлдээ мэргэжлийн хичээл ороод ирэхээр эн чинь ингээд ой гэдэг чинь юу юм бэ? Моднаас бүрдэх ойтойгоо ингээд илүү харьцахаар би одоо юу илүү мэдэх юм бэ? Тэрэн дотор юу ингээд хамт ингэж оршиж байгаа юм бэ гэдгийг одоо илүү мэдрээд одоо мэргэжилтэд дурлаад явж байгаа. Миний хувьд болохоор бусад оюутнуудаас илүү нэг жоохон олон жил сурж байгаа юм уу? 4 жил сурах хэрэгтэй бол арай нэг олон жил сурж байгаа. Хэдэн шалтгаанаас болоод. Гэхдээ яг би ингээд сургуулаа хаяхгүй байгаа нь болохоор мэргэжлтэй дуртай. Тэгээд мэргэжлийн бас хэд хэдэн онцлог даваад л байдаг. Бусад мэргэжлүүд болохоор хичээл дууслаад байх юм бол одоо дараагийн ажил гэж хийхгүйгээр ингээл амралт хэлж штэ тий. Манай хичээл үлрэлийн амралт эхэллээл бол манай жинхэнэ одоо талбар дээр гарах нэг тэмхүү юмнууд эхэлж идэг болохоор тэр надад аим гой санагддаг. Би тэгээд түүнийгээ дагаад ер нь л 100 болон судалгааны ажилд ингээ явдаг байгаа. Тийм болохоор анх орж ирсэн миний төсөөснөөс юу н онд байсан бэ гэхээр
би бас ерөнхийдөө лабораторид ингээд юмнуудаа хийгээд суух юм байна да гэж би бодож ирсэн. Лаборант болох юм байна да гэж бодож ирсэн. Тэгээд үгүй би бол хэрийн судалгааны ажилтан болсон. Тэрэн дээр ч юм бол дуртай байгаа. За тэгээд дараагийн асуулт нь болохоор жоохон эмэгтэй хүмүүс таньсан асуулт байгаа. Тэгээд манай мэрэгжил маань болохоор эрэгтэй хүний давуу тал тэгээд эрэгтэй хүний оролцоо маш их байдаг болохоор эмэгтэй хүмүүс энэ сонгох нь бага байдаг л та. Хоёр ингээд тэр тал дээр юу гэж бодож байна? Эмэгтэй хүний давуу тал мэрэгжлээр гарч ирэх үү? Энэ мэрэгжил дээр болохоор эмэгтэй талаасаа гэхээсээ илүү нөгөө нэг анх судлаад ороод ирсэн чинь ер нь бол манай багш хэлжсэн л да. Ер нь бол эмэгтэй одоо тийм нөгөө нэг хүмүүс их ажиллана. Тэгээд тэрэнд ингээд уусаад ингээд нэг ам бүл болоод одоо ажиллана. Тэгээд одоо ингээд одоо манай 4-р курс болсон болохоор арай илүү нөгөө нэг танилын хүрээ өргөн гэх юм уу? Одоо нөгөө нэг ногоон байгууламж гэх манай мэрэгжил чинь болохоор ингээд уул уурхай ойн газар тэгээд өшөө судалгаа шинжилгээний газар гээд олон салдаг. Тэгээд тэрэн дотроо ингээд нөгөө манай ангид манай одоо мэрэгжилд одоо нөгөө нэг орж ирсэн хүмүүс ерөнхийдөө бол нөгөө нэг ажиллаж байгаа хүмүүс эдэг тэрнээр ингээд нөгөө нэг би туршлага хуримтлуулах үүднээс очиж ярилцахад одоо ингээд одоо энэ мэрэгжил чи орсноороо ер нь эрэгтэй хүнээс арай илүү одоо нөгөө нэг эмэгтэй гэдэг өнцгөөсөө биш те одоо тэгэл тэд нартэй нийлээд ингээд харилцсан одоо тэд нартэй ажиллана гэж орж ирсэн. За. Миний болохоор одоо жоохон бодож ил байна л да. Нөгөө нэг илүү юм уян хатан тэгээд илүү зөөлөнчтэй эмэгтэй хүн чинь нэгтэй хүнийг бодвол тэг хүчний ажил арай бага хийн тэ. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн одоо тэгтээ бас сүүлийн үеийн судалгаа байгаа гэдэг байхгүй. Манай гэхэд л одоо 5 охинтой 2 эрэгтэй хүүхдтэй байхгүй. Тэгээ охтууд илүү төрж орж иж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө нэг судалгааны ажлууд гэсэн тэгээ нэг юм тиймэрхүүл зөв. Тэр ерөнхийдөө судалгааны ажилд эмэгтэйчүүд илүү оролцож байна юм шүү дээ. За миний хувьд болохоор анзаарсан нь болохоор өдөө орон нутгад иймэрхүү мэрэгжил нь болохоор эрэгтэй хүн бас төлөхөө байдаг л да. Гэхдээ миний мэдхний хэд мундаг гişнэр байна. Дайч гişнэр тэгэл бид нар одоо өөрийнхөө мэрэгчлэрээ төгсөн ч гэсэн ингээд мэрэгжлийнхаа одоо нөгөө хөлбөрөх боломж юм лөө тэг хөрвөх боломжоор одоо ингээд байгаль хамгаалагч хийж байгаа юм ингээл ингээд дараа хийж байгаа гэл хүмүүс байна. Тэр хүмүүс бол эрэгтэй хүмүүс дутааргүй хээр гадаа ингээд явж идэг. Тэгэхээр ерөөд бол миний болохоор эрэгтэй хүний нэг зөрүү анзаарагддаг юм байна л гэж би бас гадарсан. Тэр тойд бас нэг ажиллаж ажиллагдсан юм байна. За манай мэрэгжлийн хувьд болохоор нөгөө хүмүүс инженер гэхээр инженер болохоор юу болох юм хамгаалагч болох юм уу гэдэг нэг жоохон тийм байдаг шүү дээ. Тэгэхээр одоо та хэд одоо үеийн залуучуудтай ч юм уу тэгээ үеийн залуучууд маань мэрэгжлийн талаар юу гэж бодож байна. Тэгээд тэрний талаар ойн талаар бас юу гэж бодож байна та тавчин ингээд. Манай найзууд юм нэг хвчлэн нэг компьютер энтер тэгээ арай өөр чиглэлээр сурдаг байхгүй. Тэгээд тэгвэл намайг болохоор ойн инженер гэж хэлэнгүүт хамгаалагчаар л төсөлдөг тий. Гэтэ яг сүүлд нөгөө нэг юм ярьж байгаа л би ингээл навч сканцсан ингэсэнтэй ингэсэн талбай бодсон холор бил таацсан гэдэг ярингууд ямар сонирхолтой чи нэрээ тийм юм хийгээд сууж идэм өдр гэж байгаа. Тэгээ тэр нэг айгүй юм сонирхолтой ер нь бол хүрээлэл маань одоо жоохон мэдчих эхлэх юм уу те. Би одоо инженер болсноор тэд нар жоохон таниулах ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бол нэлээ анзаарэгдэж байгаа. Тэ. За миний хувьд болохоор манай үеийнхэн болохоор одоо ингээд нэг одоо энэ сургууль дотроо ингээд олон салбар байгаа. Тэрэн дотор ингээд салбартайгаа ингээд янз бүрийн тэмцээн уралдаан болохоор ингээд хоорондоо танилцдаг. Тэгээд танилцахдаа одоо ингээд инженер гэлэнгүүт тийм мэрэгжил байд юм уу, шүтист байд юм уу гэдээ гайхаад идэг байхгүй. Тэгээд та нар тэгээд одоо яг юу хийх юм бэ? Хийх ажил байд юм уу гэд асуугаад идэг байхгүй. Тэгээд би ингээд тайлбарлаж өгөөд одоо бид нар ингээд судалгаа шинжилгээ болон одоо ингээд полигон дээр очиод ингээд янз бүрийн судалгаа шинжилгээ одоо тэгээд тэрэн дээрээ ойн тооллого зэргийг хийдэг одоо инженер тал руугаа гэх юм уу ингээд ажил хийдгээ гэд хэлэнгүүт өө тийм үү ямар гоё энэ танай сургууль дээр очиж үзэхээс одоо би одоо мэрэгжлээс ярьдаг бол танай мэрэгжилд орно ч гэдэг юм уу тий одоо ингээд жоохон ингээд миний хүрээлэл дотроо би одоо ингээд инженер болсноороо бусдад ингээд тайлбарлаад тэгээд тэгэнгүүт одоо тэд нар инженер гэд мэрэгжил байд юм байна ойтой зөв зохистой харьцснараа бид нар эрүүл байх юм байна ч гэдэг юм уу тий тиймэрхүү мэдээлэл авдаг. Миний хувьд болохоор маа найзууд урхмал судлаач гэж хэлжлэн нэг хошинж дууддаг. Гэхдээ яг би тэрийг нэг өндөр хүлээж авдаг. Би мэрэгчлээ дуртай болохоор тэгээд манай үеийн залуучууд болохоор
Энэ зун л их анзаарч ах шиг байна л да. Маа найзууд ч ярьж байна. Тэгээд сошиалд ч хүмүүс Facebook дээр ч гэсэн их ярьж байна. Тэрний юу гэхээр одоо энэ зам болохоор нөгөө хүмүүс нөгөө мод их улаахыг анзаарлаа шүү дээ. Тэгээд энэ болохоор яагаад улаач юу? Чиний талаар мэдэж байна уу гэсэн тиймэрхүү асуултууд надаас их асууж орж ирдэг. Тэгээд бас нэгдрэн модны хөдөлгөөний талаар бас ингэж асууж орж ирдэг. Бид хоёроос асуугаад. Одоо ингээд бид нар чинь одоо янз бүрийн одоо их сургуулиуд гэдэг ингээд хоёр хэсэгт байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд хүрээлэл дотроо одоо ингээд ойн талаар ер нь ямар шууган мэдлэгтэй бид нар ингээд ойтойгоо ямар холбоотой байдаг гэж бодож байна. Маа одоо ер нь бол үеийн найзуудын талаар ер нь асууж шүү дээ. Маа үеийн найзууд гэх юм бол ерхэд бол ойдонтой яаж холбогдчихдаг гэвэл дагсан бүтсэн ч юм уу ууланд гарах талаар ч юм уу тэгээ цэвэр агарт гарах талаар ерхэдээ яаж юм л та холбогдож байна. Тэгэл тэгмүүд ойд гараад тэгэнгүүт одоо тэр чинь тулгамдаад байгаа асуултууд бас анхны одоо шатар бол анзаарч байгаа байхгүй. Энэ мод яагаад ингэ хатаад өгсөн байна те. Энэ модыг ингээд одоо хэрэгтэй үед ашиглаж болохгүйс нүгсэн талаар бас бодож байгаа байхгүй. Маа үеийн залуучууд бол тиймэрхүү талаар надаас бас асуудаг. Тэгээд бас нөгөө сүүлийн үед болгоно нэг типо модны хөдөлгөөн гээд бүх салбарын л ингээд маа салбартаа анзаарч эхэлж байна тий. Тэгмээд өөр салбарын залуучууд ингээд энэтэй ингээд холбогдсон шиг болж байна гэж бас ганц өөр тэнгууд тохиолдод байсан. Манайхан чинь тэгэл ер нь бол одоо хайкинг ууланд авирах ер нь гарах ч юм уу те айгуух тэгдэг болцсон нөгөө нэг одоо жишээлбэл богд уул те ер нь байгалийн үзэсгэлэнтэй газруудыг харахын тулд хүүхдүүд айгуух ингээд гардаг болцсон шүү дээ. Манайхан ер нь бол тэгж л холбогдож байгаа шүү дээ. Болцоо ингээд те наад захын нэг юм жижиг сажиг зүйлсэн дээр хүртэл юм айгуу байгальтайгаа холбоотой байдаг. Тэгээд ээж аавд маань хүртэл ингээд хүүхдүүдээ нөгөө утаанаас холдуулах гад гардаг те тэр богд ууланд байдаг хус мод жишээлбэл одоо уушиг цэвэрлдэг гэж уушин дороо авч зогсоодог те. Тэгээ яг энэ наад захын жижигхэн зүйлсээс хүртэл ингээд байгальтай бид нэр холбоотой байдаг. Тэгээ таслааны цэцэгтэй хүртэл айгүй холбоотой байдаг шүү дээ. Тэнтэй адилхан л. За миний хувьд болохоор миний одоо ингээд бодлоор бол одоо нэг коронавирус гарсан шүү дээ. Тэр үед ингээд айгүйх хүүхдүүд болоод одоо ингээд багш нар албан тушаалтнууд амар ингээд гэртээ байх одоо тийм нөхцөл тулгарсан. Тэгээд одоо тэр үед болохоор ингээд юутай холбоотой байсан бэ гэх нэг хит ягаан туяа дэлгэц тий одоо ямар ч ингээд дөрвөн ханны донд ингээд байдаг. Аль эсвэл нэг хөдөө орон нутагт байсан хүмүүс бол тэгээд ажил үргээ гүйцэтгэл явчин тий байгальтай айгүй холбоотой. Тэгээд тэр коронавирус гарсны дараахантай одоо нэг хүмүүс ингээд жоохон тайвшраад тэгээд гадуур дотор яваад одоо ингээ байгальтай холбогдох одоо тийм нөхцөл байдлыг илүү өөртөө ингэж аваад одоо бид нар эрүүл байхын тулд юутай холбоотой байх ёстой вэ гэдгийг амар одоо нөгөө тэрбум мод хөдөлгөөн тэрнтэй давхцаад гарсантай холбоотой одоо нөгөө мод тарих хавар намартаал гэхэд одоо жилийн 4 улирал байж хахад тэрний 2 улиралд нь мод тарьдаг ч юм уу тий тэрнтэй айгу уялдаа холбоотой явж байх гэж бодож байгаа. Маа мэргэжил нь болохоор бусад мэргэжлүүд бол илүү нарийн мэргэжил те. Тэгээд тийм болохоор мэргэжлийн талаар юм уу онцлог талуудыг тоор дуртаж. Гой онцлог талууд юу вэ? Би одоо өөрөө хэлчихлээ. Зүгээр үү те. Би бол бодохдоо яг энэ бол бодит байдал дээр буух хэсгийг байсан мэдэхгүй. Гэхдээ би бол ингээд өглөөний цагттай оффистаа ажиллаж идэг. Бусад хавар намартай ингээл ууланд гарандаа байж идэг л гэж төсөөлөд байгаа. Яг одоо би яг ажлын бэлдэр гарч үзээгүй те айлтар судалгаа бодлоонд оролцож үзээгүй байгаа ч гэсэн хэдий түүх байгаа ч гэсэн миний төсөөллөөр бол яг тийм байгаа. 100 те Улаанбаатар хотод амар халуунд тэгээ бороо хосно ингээл шалбарыг ингээл байгаас илүү надад одоо хөдөө байх нь илүү одоо гоё те 100 хот өдөртэй штэ ер нь яаж ч үзсэн. Надад бол тэгж санагдчихээн таа яг тоо ч нэг арай ахмаг тэгж юу гэж бодож байна. Миний хувьд болохоор манай мэргэжил айгуу тийм нөгөө хөрвөх чадвар сайтай. Тэгээд одоо нэг одоо миний жишээн дээр болохоор нэг одоо нөгөө чек болоод гадаад харилцаа сайтай. Тэгээд гадаад дотоод руу зуучлагч гэдэг юм уу тий. Одоо ингээд нэг оюутан солилцоо гадаадад юу хийж ийн вэ? Монгол оронд яг юу хийж болж байгаа вэ гэдгийг одоо би ингээд судлаад явж байгаа. Тэнд очиад ингээд туршлага солилцох гэх юм уу. Тэгээд нэг Европын холбооны нөгөө
Европын холбооны одоо Чехийн төсөл, одоо Стрим төсөл, одоо Sakura Science гэх илүү боломж олгодог айгүйх боломж олгодог. Тэгээд одоо нөгөө нэг судалгаа шинжилгээний байгууллагууд байдаг те. Тэд нэр одоо ингээд хамтарч ажиллах, одоо манайх одоо ийшээ явах чинь таних оюутнаа өгөөч гэдэг юм уу те. Харилцаа холбоо сайтай. Тэгээд одоо ер нь бол айгүй боломжтой. Одоо ингээд өөрийгөө ч ирүүлжүүл чинь тэгээ бусдад ч мэдлэг түгээ чинь тэгээ экологийн боловсрол болгох үеднээс айгүй давуу талтай гэж бодож байгаа. За миний хувьд болохоор манай мэргэжлийн онцлог давуу тал нь юм бол миний харж байгаагаар болохоор боловсон хүчин бидэд 5-4 тутаж байгаа. Тэгээд ингээд одоо манай анги гэхэд одоо 2 хоёрттай нэг нь одоо ангийн дараа нөгөөх нь сурч явж байгаа шүү дээ. Тэнгүүд би энэ болохоор сул талыг болохоор жоохон давал гэж боддог. Тэгээд тэрнийхээ юу болохоор манай мэргэжчин байгаль орчиндөө ядуу болохоор хүмүүс илүү их тэтгэлэг зарладаг. Тэгээ гадагшаа нөгөө сургууль семинарт явах боломж их. Тэгээд мэргэжлийн ахиулагч боломж нь илүү ихэд болохоор надад энэ мэргэжлийн бас орсны дараагаар илүү их ингээд зөв сонгосон байх шүү гэж бодох бодол нэг дахин төрсөн гэх юм. За гурлаа одоо болохоор хийж байгаа гурлаа болохоор судалгааны оюутнууд шүү дээ. Судалгааныхаа талаар жоохон ярилцъя. Өмнө хийжсэн судалгаа сонирхолтой юмнууд юу вэ? Би болохоор яг тийм айхтар яг тэгээ хэрийн дадлага ч юм уу тийм юмнууд л хийж үзээгүй байгаа. Гэхдээ багшид туслаад нөгөө нэг навч скандал талбай бодоод ингээл хийж байгаа. Тэгээ хийж байгаагаа ингээ анзаарахаар би өөрөө амир ингээ дуртай хийгээд цаг ингээ айгуу хурдан өнгөрөөл тэгэл тэр мэрэндээ айгуу дуртай байгаа. Тэгээд навч скандалх нь ямар сонирхолтой юм бэ? Ерөөсөө тэгж бодож байгааг байхгүй юу? Зүгээр ингээл юм хэвлэлдэг тий. Тэгж бодсон чинь ийм навч скандал тэгэл тэрнийхээ талбайг бодно, юм хүмүүс бодно. Тэг яг яагаад гэдэг асуултандаа жинкнээсээ хариултыг нь өөрөө олж ирэлхийлнэ тийм л байсан та. За миний хувьд болохоор нөгөө нэг одоо 4-р дамжааны оюутан болцоо одоо ингээд шүтээс яг юу болдог вэ? Их сургуульд одоо яг юу болдог вэ гэдгийг одоо ингээд хайгуу мэддэг болсон. Одоо тэгэхээр одоо нөгөө нэг Батсүмбэр суманд манайх полигон те. Тэгээ полигон дээр очиод бид нар ингээд айн тооллого хийн. Тэгээ тэнд одоо ямар хэв шинжтэй ай маань яг юу болж ийн вэ гэдгийг ингээд судалдаг. Тэгээд хүлэмжиндээ одоо үр мөр тарихч гэдэг юм уу тий. Тэгээ ингээд хоорондоо айгу уялдаа холбоотой ажилдаг. Тэрнээс гадна одоо нөгөө нэг судалгаа шинжилгээний хүрээлэн байдаг. Хүрээлэнтэйгээ хамтраад одоо бид нар ингээд судалгаа шинжилгээ хийх одоо энэ одоо нөгөө төсөл хамтарч ажилдаг. Тэгээд түүнээс гадна одоо инженер техникийн дээд боловсрол буюу мянган инженер төслийн шугамар оюутны солилцоонд ингээд Үцэнэмийн их сургуулийн одоо Японд ингээд нэг оюутны солилцоо. Тэрнээс гадна Европын холбооны хамтарсан санхүүжилттэй хөдөө аж ахуйн нэг ойн тогтвортой менежмент экосистемийн одоо тогтвортой байдлыг хангах үднээс стрим төсөл явагддаг. Тэрэн дээр ингээд цуг ороод их сургууль одоо нэг манайх л гээд байхгүй одоо бусад их сургуулиудтайгаа хамтарч одоо ингээд оюутнууд болон багш нартайгаа танилцж одоо нэг ингээд ажлыг гүйцэтгэх одоо тэгээд техник технологийн төсөл бичиж гин. Тэгээд одоо нэг олон багаж тоног төхөөрөмж одоо нэг машин экскаватор одоо нэг бид нар ингээд гараараа ингээд хөдөлдөд байхгүй арай илүү инженер ухааныг шингээж одоо ингэж ажиллаж байгаа. За миний судалгааны талаар гэх юм бол одоо би түрүүн ч гэсэн бас дурдсан одоо нөгөө энэ 100 моднууд илүү их улаалаа гэж ярьж штэ тий. Тэр миний судалгааны ажил маань болохоор яагаад энэ моднууд юу гэж улаагаад бид ингэсэн ойлголтоос юм бол хэлсэн. Тэгээд юу улаалаад байдیں۔ Тий. Ямар тэгвэл тэр дотор нь шавьж нь юу вэ? Тэр шавьжных нь эколог, биологийн судалгаануудыг бий одоохонд ингээд хийгээ явж байгаа. Түүнийхээ дагуу дипломо хамгаалж байгаа. Тэгээд миний судалгааг бас нөгөө Рио Тинтогоос нөгөө тэтгэлэг авсан. Ирүүлээ гэсэн нөгөө хөтөлбөр зарсны дараа нөгөө би судалгаагаа санхүүжүүлж энэхүү судалгаа хийх боломжтой болсон. Миний судалгааны талаар бол юм байна. За манай урнагийн хувьд болохоор түрүү нөгөө гадны оюутнуудтай нөгөө хамтар судалгааны ажил хийсэн гэдгсэн шүү дээ. Тэгэхээр гадаад оюутан Монгол оюутны хувьд болохоор ялгаа нь юу вэ? Одоо Монгол оюутнуудад ингээд дутуу бол юугаа сайжруулах хэрэгтэй гэдэг юм байна гэсэн тийм бодол
байгаа юу? Байлгүй яах вэ? Одоо ингээд Монгол оюутнууд одоо ингээд Монгол оронд ингээд юу хийж байгаа юм бэ гэхээр одоо нэг илүү айн тооллого одоо манай ой ямар хэв шинжтэй юм бэ? Яаж ажиллаж байгаа юм бэ? Манай ой ер нь эрүүл юм уу? Одоо тэгээд тэрийг сайжруулахын тулд бид нар юу хийх юм бэ? Бидний талаас юу хийх вэ? Тэрийг ингээд амар хялбараар яаж хийх вэ? Инженер ухааныг шингээж одоо ямар айн тооллого хийжээж энд одоо зохистой арга хэмжээг явуулах вэ гэдгийг одоо ингээд тэрэн дээр суурилж одоо ингээд мэдлэг аваад бид нар ингээд тэнд хэрэгжүүлдэг бол гадаад оюутнууд болохоор бас ижилхэн одоо нэг яг хөтөлбөртэй явдггүй арай өөр ингээд нэг практикт суурилж одоо ингээд нэг онлайн мэдлэгээ авахаас гадна арай илүү практикаар ажиллаад тэгээд одоо нэг багштайгаа ингээд нягт холбоотой багшигаа дагаад явж байдаг энэ юу юм бэ гэдээ айгүйх мундаг асуудаг. Тэгээд нэг чадахгүй юмыг нь багш нар нь ингээд эргүүлээд хэлж өгч гэдэг юм уу тий. Тэгээд гадаад багш нар оюутнууд ингээд цуг ирсэн түүнээс ажигласан зүйл маань болохоор айгүй ингээд уялдаа холбоо сайтай. Тэгээд манай Монгол багш оюутнууд бас тийм биш гэж байгаа юм биш тий. Манай багш нар бол айгүй мундаг. Тэгээ өөрсдийнхөө биднээс илүү юм мэдээсээ одоо энэ оюутан одоо надаас илүү мэдчихвэ гэх тийм юм байхгүй. Одоо яг өөрийнхөө хүүхэд шиг тий одоо ингээд яаж юм миний оюутан гэл ингээд айгүй хайр халамжаар бид нарыг ингэж нэг сургадаг. Тэгээ гадаад оюутнууд болохоор ингээд нэг багшаасаа айгүй асуух энэ эрэлхийлэх зүйл айгүй өндөр. Тэгээ гадаадын хөгжилтэй болохоор арай илүү нэг техник технологи гэх юм уу одоо багаж төхөөрөмж одоо биднээс илүү нэг лабораторид одоо айгүйх шинжилгээ хийдэг. Тэрнийг дагаад одоо нэг гадаадын хамтарсан одоо энэ гадаад Монголын төсөл мөсөл яваад байгаа. Тэрэн дээр бас манай сул талаа одоо тэрнээс ингээд нэг засж авах эерэг зүйлүүд маш их байгаа гэж байна. За подкастын төгсгөлд подкастын уламжлалт асуулт болох ягаад дэлхийд хэрэгтэй юм бэ гэсэн асуултаар төгсгөө. За модон одоо ингээд дэлхийн нэг салшгүй зүрх гэж үзэх юм бол одоо тэр зүрхгүйгээр дэлхийн ертөнц оршихгүй. Дэлхий байхгүй бол бид нар байхгүй. Тийм үү? Тэгэхээр одоо нэг эрүүл их хэмжээтэй одоо өтгөрлөөрөө их байснараа бид нар одоо дэлхийн эрүүл байснараа бидний эргэн тойронд байгаа хайртай хүмүүс маань эрүүл байна. Надад болохоор хамгийн наацхан одоо мэдээж биднэрт хүчил төрөх хэрэгтэй тий агаар бэлгэлэн тэгэл ер нь бол экосистем яриад байвал ер нь бол дуусахгүй угаасаа маш хэрэгтэй тий бүр салшгүй холбоотой нэг зүйл нөхгүй зүрх болсон нэг хэсэг нь болохоор ер нь бол хэрэгтэй. Миний болохоор мод нь болохоор нийгэм эдийн засгийн хөвд ч тий тэгээд бид эдийн соёл уламжлалын хөвд ч гэсэн салшгүй холбоотой. Яагаад гэвэл одоо мал аж ахуй тэгээд бэлчээний дааз цэнтртэй гэж холбогдож байна тий. Тийм болохоор мод нь болохоор байхгүй бол их уушгүй болж байна л гэсэн үг. За өнөөдөр болохоор пүүжээ Орно хоёртой хамтран ярилцсанд баярлалаа. За ургуул судлаж ахтаас баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.